За сайн байцгаана уу Бобок байна. Өнөөдөр та бүхэндээ ууланд олон цагийн турш алхахдаа биеэ хэрхэн ядраахгүй алхах техник болон ер нь уулын уруу уулын өгсөр газар хэрхэн зөв алхах алхалтын техникийг танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр ууланд алхна гэдэг маань бид бүхний өдөр тутамд алхдаг гэр ажлын хооронд ч юм уу эсвэл хотондор алхдаг юм алхалтаас бол өөр онцлогтой байдаг. За ямар онцлогтой байдаг вэ гэх юм бол нэгдүгээрт бол ууланд олон цагийн турш тасралтгүй биеийн идэвхтэй хөдөлгөөнийг хийдэг учраас биеинд ирж байгаа ачааллыг зөв хуваарлж биеийн аль нэг хэсэгт хит их ачаал үүсгэж гэмтэл учруулгүйгээр ингэж алхах шаардлага бол үүсдэг. За хоёрдугаарт бол ууланд алхахад уулын уруу олон өгсөөр мөн даваа нухчаа мөстэй газар цастай болон хад асах ихтэй газруудаар ийм бартаа замуудаар явах шаардлага мөн үүсдэг учраас өөрийнхөө биеийн тэнцвэрийг зөв хадгалж болшгүй бэртэл гэмтлээс өөрийгөө өрсөн сэргийлж ийм алхах мөн шаардлага үүсдэг. За гуравдугаарт бол мэдээж уулын зориултын багаж хэрэгслүүдийг өмсөж хэрэглэх тэднэртэйгээ зөв харьцах юм шаардлагууд үүсдэг. Жишээ нь уулын гутал байна, уулын үүргэвч, уулын хадаас гэх зэрэг зүйлүүдийг нэрлэж болно. За тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг мэдэж авах шаардлагатай байдаг учраас ууланд зөв алхах техник бол та бүхэн зайлшгүй мэдж явах юм шаардлагатай гэж бодож байна. За ингээд эхэлцгээе. За тэгэхээр ууланд алхалтын зөв техник эзэмшихийн тулд юуны өмнө биеийн зөв байрлалыг бол мэдэх нь чухал. За энэ дээр ямар байрлал байдаг вэ гэхээр хажуунаас нь харуул илүү ойлгомжтой болно гэж бодож байна. За хүн яг ингэж тэгшгэн зогсож байгаад хүний толгой, мөр, тааз болон шагаа яг нэг шулуун үүсгэж хүний биеийн хүндийн төвийн юм шулуун үүсгэсэн байдаг. Тэгэхээр та бүхэн ууланд алхаж байхдаа яг саяны энэ шулууныг аль болох алдагдуулахгүйгээр алхах нь бид ирж байгаа ачааллыг жигд тархаж биеийн аль нэг хэсэгт хит их ачаал үүсгэж гэмтгээс өрсөн сэргийлж мөн амархан ядар тутахгүй байх юм давуу талыг олгодог. За тэгэхээр хоёр дахь гол ойлголт бол та яг хөллийн энэ таазнаас ингээд доошоо хөллийн хуруунуудаас ингээд игц хоёр юм шулуун байгаа гэж төсөөлөөд энэ шулууныхаа дагуу алхах нь бол зөв юм. Тэгэхээр яг энэ таацныхаа ингээд дагуу алхах гэсэн үг эндээсээ хит дотогшоогоо алхах нь өөрөө биеийн тэнцвэрийг алдагдуулж идэг. Эндээсээ гадна тийшээ ингээд задлж алхах нь болохоор хөл дээр болохоор ингээд шаардлагагүй ачааллуудад үүсгэж идэг учраас амархан ядарч цуцаах гэдэг. Тэгэхээр та бүхэн яг энэ шулууныхаа дагуу алхаж өөрт бид ирж байгаа ачааллаа зөв хуваарлж хамгийн гол нь биеийнхаа тэнцвэрийг хадгалж явах нь бол чухал юм аа. За тэгэхээр зөв алхахдаа та бүхэн яг хүний биеийн чэжи хэсгийн зөв байрлалын талаар танилцуулъя. За ерөнхийдөө чэжи хэсэг бол аль болох чэжээрээ тэнгэр амьсгал авахд ийм саадгүй ийм байралтай алхах нь бол зөв юм. Гэхдээ зарим хүмүүс маань чэжээ ингэж хумсан, толгой ингэж урагшаа бүгдийсэн, нуруу мөн ингэ бүгдийсэн иймэрхүү байралтай алхах гэдэг. За ингэж алхах нь болохоор мэдээж нуруунд дээр хит их ачаал үүсээд холын замд бол нурууг ядраах юм эрсдэлтэй. Тэгэхээр мөн олон цагийн турш урт хугацааны турш яг өөрийнхөө биеийг ингэж контроллож байнга ингэж чээж ингэж мөрөө өргөж явах нь болохоор бас хүнд дараатай байдаг. Тэгэхээр та бүхэнд маш хялбар арга зааж өгье. Тэгэхээр яг энэ нуруу нугалмын C 7 дугаар үе гэж байдаг. Та бүхэн яг энэ хүзүүн дээрээ дарж үзэх юм бол энэ дээр юм бүндгэр яс байгаа. Тэгэхээр яг энэ бүндгэр яс нь өөрөө юм цэх явах нь энэ толгойг цэх болгож өгдөг. Толгой ингэж цэх явснаар энийгээ дагаад чээж ингэж дэлгэгдэж өгдөг байгаа. За тэгэхээр өндөр настай хүмүүс нуруу нугалмын магадгүй гэмтэлтэй хүмүүс маань ингэж бүхэж явах гэдэг. Тэгэхээр тэдгээр хүмүүстэй зөвлөхөд таяг тулж мөн явах нь та өөрийнхөө чэжийг ингэж тэнгэр явахад мөн цээжин хэсгээ ингэж дэм болж өргөж явахд нь тусалдаг.
За одоо тэгэхээр та бүхэндээ тааз болон одоо өвдөгний үеийн одоо алхалтын үеийн одоо зөв байрлалын талаар тайлбар хүргэе. За тэгэхээр хүн алхаж байхад бол хүний тааз ийм дээшээ доошоо ийм хөдөлгөөн хийж идэг. Дээшээ ингэж хагас суусан маягтай болоод тэгээ буцаж ингэж гүйцэд тэнийж идэг. Өвдөг болохоор мэдээж алхахад нугараад мөн буцаад ингэж гүйцэд тэнийж идэг. Тэгэхээр та бүхэн одоо алхалтын үедээ энэ нуглах буцааж тэнэлгэх энэ хөдөлгөөнийг тааз өвдөгний энэ хөдөлгөөнийг хооронд нь зөв хослуулж мөн гүйц тэнэлгэж явах нь биеийн айл нэг хэсэгт одоо хит их ачаал үүсч гэмтэл болон одоо ядралт үүсгэхээс бас сэргийлж чаддаг. За дараа нь та бүхэндээ одоо хөлийн уул буюу одоо энэ давхай хэрхэн зөв тавигдах талаар тайлбар хүргэе. За тэгэхээр хүний одоо энэ хөл бол одоо газартай аль болохоор яг ийм параллелээр зөөгдөж явах ёстой. Тэгшин зөөгдөнө гэсэн үг. Тэгхгүйгээр одоо зарим хүмүүс ялангуяа одоо өгсөр газар дээр явах аль болох ийм жийж явах гэдэг. Ингэж жийж алхах нь болохоор одоо хүний биед болохоор шаардлагагүй ачааллуудыг үүсээд амархан ядрах гэдэг. Тэгэхээр та бүхэн аль болох ингэж жийж хөлөө нугалж явахгүйгээр ингэж тэгшин алхаж явах нь хөлийнхөө давхайг одоо тэгшин тавьж явах нь зөв юм аа.